Тийм л оюун ухаанд Монгол видео. Би та нар худлаа хэлэхгүй. Энэ кино маш халуухан баваа. Хэрвээ та үзэх ямар нэг зүйл хайж байгаа бол энэ нь хоёулын нь. Гадал явдал халуухан энэ кино чамд зориулсан. Зои Рейнард эмч Марселгаас тусламж хүсэж байна. Спенсер бишийн донтолтын мэргэжилтэн. Зои одоогийн нөхцөл байдалд нь хүргэсэн үйл явдлуудыг эргэн санахтаа энэ уулзалтыг болгоомжтой байлгахыг найдаж байна. 6 сарын өмнө тэр Джейсонтай хайраар дүүрэн гэрлэж 2 хүүхэдтэй болсон. Джейсонтай сэтгэл хангалуун байсан ч сэтгэл дундуур байсаар байв. Чөлөөлөгдөхийг хүссэн тэр зочны өрөөнд ухарч порнограф үзэж вибратор ашигласан өөрийгөө хангадаг байв. Зои бас өөрийн хамгийн сайн найз туслах Бренатай хамт өөрийн урлагийн галерегийн компани Zoco-г ажиллаулдаг байв. Нэг өдөр Брен Зои Квентин Пиносагийн бүтээлтэй танилцуулахад Зои түүний урлагийг сонирхож эхэлдэг. Квентины бүтээлийг харуулсан үзэсгэлэн дээр Зои түүнтэй уулзахад түүнийг дур булаан байгааг олж хардаг. Квентины сэтэн зан авирын Зои өвгөө боловч сонирхлыг нь татдаг. Тэд холбоо барих мэдээлэлээ солилцдог, дахин уулзахаар төлөвлөж байна. Зои янз бүрийн хууль бус хэрэгт оролцсоор байна. Ээжтэй хаан байгаагаа ихэвчлэн гудал хэлдэг ба ээж нь тэр зүгээр л хүнсний дэлгүүр рүү явж байна. Тэр үнэндээ клубт явдаг. Зои Джейсонтой шүршүүрт секс хийдэг. Боловч тэр шөнө Квентинийг мөрөөддөг. Зои Квентин студид компанитайгаа гэрээ байгуулах талаар ярилцахаар очдог. Гэсэн хэдий ч Квентин түүнийг уруу татахыг оролддог эхэндээ эсэргүүцсэний дараа Зои түүний дур булаан байдалд бууж өгч түүн дээр амаар секс хийхийг зөвшөөрдөг. Эдгээр бэлгийн хүсэл болон үүний дараа гин буруутай Зоигийн ажил гэр бүлийн амьдралд нөлөөлж эхэлдэг. Тэр хүүгийнхээ хөл бөмбөгийн тэмцээнийг үл тоомсорлдог ба ажил дээрээ хайхрамжгүй болж чухал үйлчлүүлэгчдтэйгээ харилцаж чаддаггүй. Түүний ажилтан Брен энэ талаар түүнтэй нүүр тулдаг. Үзүүлбэр буурч байна. Урам хугарснаа илэрхийлж байна. Зои Квентин дээр айлчилж байна. Квентин чийдэнгүүдээр дүүрч бардамнал уур хилэнгээр дүүрч байна. Тэр уурт талын түүний эмч асуух болох байхыг хараад асуулт асуужуулагчийн дүнс олоо. Тэр сэтгэл хангалуун байх талаар боддоггүй мөн тэр нөхөн өрчхүн төлөө хичээж байна. Миний ганц хувь юу вэ? Олон хүний хувьд энэ маш аюултай юм шиг санагддаг. Би өөрөө байхдаа боломжгүй аяг кофе ууж байна. Явна. Би түүнийг залуу гэж бодно. Тэр харж байгаа бүх зүйл тойрон явж байна. Би бүр сандаггүй. Одоогийн үед Спенсер эмч Зоиг сексийн хүчтэй домтолттой гэж онцлож байна. Үүнийг мансууруулах бодис домтогтой харьцуулах. Тэр Зоигаас хосуудыг Джейсон зөвлөгөө өгөхийг санал болгож байна. Зои Джейсонтой уулзаж бэлгийн амьдралыг нь сайжруулахын тулд эмчилгээ хийх хүсэлтэй байгаагаа илэрхийлж байна. Гэвч Джейсон татгалзаж мэргэжлийн тусламжийн төлөөсийг төлөхөөс татгалздаг. Квентин Зоитой холбоотой хэвээр байгаа Джейсоныг орхиж түүнтэй хамт байхыг түүнээс хүсэж байна. Хэдийгээр тэр Квентинд татагддагч Зои Джейсонд хайртай хэвээр байгаа тул татгалздаг. Гэхдээ энэ нь түүнийг өөр эрэгтэй анхаарлыг татахад нь саад болдоггүй. Кори Тайсон Бекпорт клубын жорлонгийн өрөөнд хүчтэй бавуулдаг. Зои үүнийг доктор Спенсерт дамжуулж уулзалт түүнд таалагдж байгаагаа хүлээн зөвшөөрчээ. Зои Квентинтэй хамт байж чадахгүй байгаа үедээ Коритой харилцаагаа үргэлжлүүлдэг. Хүүгийнхээ итгэлийг алдаж ажлын гүйцэтгэл нь муудаж түүний үйлдэлийн үр дагавар илэрхий болдог. Доктор Спенсер хоёр амьдралынхаа үлдсэн хугацаанд харилцаатай байдаг. Квентины гэрт болсон сөргөлдөөний үед Зои түүнийг даймондтай хийдгийг олж тэр шуурган Квентинийг бодлуулж орхив. Джейсон гэртээ Зоитой нүүр төрж түүний байнга эзгүй байгаад болон гэр бүлийн мөчүүдээ алдсандаа бухимдана. Зои Джейсоны бурууг Джейсон дээр шилжүүлэхийг оролддог. Оройтож ажилтдаг цагийнхан талаар дурдна. Гэвч Джейсон хаан байгаагаа үргэлж түүнд мэдэгддэг гэдгээ түүнд сануулдаг. Зои Квентин рүү буцаж ирэв. Джейсон Квентины оронд дахин буцахаас өөр аргагүй болсон. Тэдний уулзалт тасардаг. Джейсоны гинтийн эрэлтээр тасардаг. Джейсон Квентинтэй уулзах үед нуугддаг. Өмнө нь тулгарч байснаа мэдэхгүй. Квентины урлагийн бүтээлийг шалгаж байх зураа Джейсон Зои Квентин хоёрыг бэлгийн харьцааны зураг дотор дүрсэлсэн зурагтай тааралддаг. Тэр үүнийг илрүүлэхээс өмнө Джейсоныг Зои Квентины Джейсоныг зураг олоход саад болох санаатай эсэхэд эргэлзэж байна. Гэр бүлийн үйл ажиллагаанаас хасагдсан Зои Джейсон хүүхдүүдээ кино руу авч явдаг түнгүй. Түүнээс гадна Джейсон түүний бүтээлийг биширдэг тухай дурдсны дараа Квентин баримл хөшөөг бэлэг болгон илгээдэг. Доктор Спенсерийн саналаар Зои Квентин хоёртой уулзаж тэдний хэргийг дуусгахаар тохирдог. Кори бухимдаж Зоитой бие махбодын хувьд нүүр тулахыг оролддог. Кори уурлаж буй Зоитой бие махбодын хувьд гэвч Квентин хөндлөнгөөс оролцсон. Кори явахаар шийддэг. Гэвч Квентин баримл ашиглан түүн рүү дайрдаг. Ухаан алдахад нь мунгадаг. Квентин дараа нь Зои гэвч Квентин шалан дээрх шилийг хагалж түүнийг гიშгэж хөлийг нь зүсгэд хүргэдэг. Зои Квентины зургуудын ард нуугддаг. Аюулгүй байдлаасаа яаж байна.
Тэр түүнийг хайж байна. Хурцтойд object. Гэсэн хэдий ч тэр түүнд хор хөнөөл учруулахаас өмнө Джейсон гарч ирээд түүнийг авраад алга болжээ. Даймонд орж ирээд Квентин бэр гэмтэл. Зои Квентиний газар. Тэр түүнтэй ярилцахыг оролддог. Гэвч тэр явах гэж байгаагаа илчилдэг. Тэр болон хүүхдүүдээ аваад түүний хувьд өгсөн гэж хэлээд. Зөвхөнгөө барсан Зои ирж яваад замын хөдөлгөөнд орохоор шийдсэн. Боловч Джейсон түүний хажуу руу ярам орж цаад болдог. Дараагийн хэдэн сарын турш Зои эмнэлэгт хэвдэж байх. Хооронд гэр бүлийнхний түүнийг сэтгэл догдлон хүлээж байна. Компани нь эцэстээ хаагдаж, Даймонд Квентинийг эзгүүд нь асарч халамжилдаг. Эмнэлэгт хэвдэж байх хугацаанд Зои хүүхэд ахгүй үе. Сэтгэл эмзэглүүлэн туршлагыг эргэн сандаг. Тэрээр энэ сэдвээс зайлсхийдэг доктор Спенсертэй ярилцахаас зайлсхийсэн юм. Эцэст нь Зои гэртээ харих зөвшөөрөл хүүхдүүд нь түүнийг хараад маш их баярлжээ. Гэсэн хэдий ч Джейсон шархтай хിവэр байгаа бөгөөд бүх зүйл зүгээр байгаа мэддүр эсгэж чадахгүй. Донтолтоос ангижрахын тулд Зои доктор Спенсерийн санал болгосон сексийн донтолтоос ангижрах бүлэг. Тэнд Зои өнгөрсөн үе түүний дотор хүүхэд ахгүй үедээ хүчирхийлсэн тухайгаа нээдэг. Джейсон хажуугийн өрөөнөөс гарч ирээд бурууга хүлээхийг нь сонсов. Сэтгэл нь хөдөлсөн Зои нулимс унгаж асуудлаа хүлээн зөвшөөрч. Гэхдээ Джейсон таартай гэдгээ харилцаагаа сайжруулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм. Джейсон түүн дээр ирж тайшруулж ойлгож байна. Тэд бие биенээ хайрлах мөнхийн хайраа дахин баталдаг. Нилээд сайн. Хиймэл оюун ухаанд Монгол видео. Танд таалагдсан байлгүй дээ. Хэрв та уншсан бол илүү олонтой видео авахын тулд миний суугт захиалаарай. Хэрвээ танд таалагдаагүй бол бас л зүгээр шүү. Яагаад гэвэл ядаж л чи намайг үзэх хэрэгтэй. Дараагийн удаа уулзъя.